За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. JDN компани дэргэдэг премиум сургуулийн төвөөс мэдчилж байна. За манай өнөөдрийн танилцуулах хэсэг маань болохоор асаргааны Японы хэлний ангийн хамтлаар та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо. За асаргааны Японы хэлний анги маань болохоор манай дээр одоогоор онлайн хэлбэрээр хичээлж байгаа. За энэ хичээлийн хамтлаар та бүхэндээ дэлгэрэнгүй танилцуулъя. Хичээлийн хуваараа та бүхэн танилцуулахад 7 хоногийн 3 өдөр хичээлдэг байгаа. Даваа сав баасан. За энэ гарын өдөрт 2 өдөрт нь Иродори буюу за Японы хэлний өдөр тутмын харилцан ярианы хичээл байдаг тийм ээ та бүхэн. За тэгвэл энэ хичээлээ бид бүгдийг за 5 гар буюу нэг өдөрт нь болохоор мэргэжлийн асаргааны Японы хэлний хичээлээ ордог ба. За энэ хичээл маань болохоор Монгол Япон мэргэжлийн багш хамтран оролцдог за мөн онцлогтой байдаг. За ингээд одоогийн байдлаар өглөө 10-аас 11:30 хооронд бид хичээлж байгаамаа. За тэгээ онцлог болон давуу талуудаа та бүхэн танилцуулахад 3 төрлийн тусгай ур чадварын шалгалт гэж байдаг. Олон улсын захирам шалгалт. За тэр 3 шалгалтандаа бид бэлдүүлж өгдөг байгаа. За мөн мэргэжлийн асаргааны чиглэлээр Япон улсад заах арга зүйн чиглэлээр суралцсан багш нар хичээлээ заана. За мөн Япон улсаас зочин багш нар маань оролцож байгаа байгаа. Мэргэжлийн асаргааны Япон багш нар маань. За тэгээ мөн доор бичсэн байгаа ш Monox аппликейшн талаар та бүхэндээ танилцуулахад энэ аппликейшн маань болохоор манай Япон талаас боловсруулсан мэргэжлийн асаргааны Япон хэлний үгийг шинэ үгийг цээжлэх юм аппликейшн байна. За энэ аппликейшн маань болохоор интернетгүй орчинд гэсэн ашиглаж болгохоор маш том онцлог давуу талтай байдаг ба. За тэгэхээр одоогийн байдлаар 350 шинэ үгийг тийм асаргааны мэргэжлийн 350 шинэ үгийг цээжлэх боломжтой. За тэгээд түүнээсээ гадна өшөө бас шинэ үг маань нэмэгдэх боломжтой. За тэгээд энийг манай одоогийн суралцж байгаа оюутнууд бүгд ашигладаг байгаа. За тэгээд энэ ашиглаад гэртээ тийм ээ хаанч хамаагүй нэг одоо тийм ээ хэдэн ч удаа өдрийн хаанч хамаагүй ашиглаж болно. За тэгээд энэ маань гол нь цаанаас маань Япон багш нар маань дандаа хяналттай явдаг байгаа тийм ээ. Тэгээ одоогийн байдлаар бүгд нь жоохон сул хийж байгаа бол өшөө сайн хичээгээрээ гэж дандаа хяналттай хувийг гаргаж өгдөг. За тэгээд ийм онцлогтой аппликейшн байдаг. За тэгээ энэ маань болохоор одоогийн байдлаар манай оюутнууд маань ашиглаж байгаа. За энэ Япон талаас хэлгээд бол Филиппинд энэ аппликейшнийг ашиглаад сүүлийн саруудад ашиглаад шалгалт өгсөн оюутнууд маань бүгд тэнцсэн гэсэн юм том зүйл бас байдаг юм байна лээ. За тэгээ энийг манай одоогоор анх удаа Монгол оюутнууд маань хэрэглэж ашиглаж байгаа шинэ аппликейшн байгаамаа. За тэгээ энэний талаар дараагийнхээ хэсгийн минут гарангийн бичлэг оруулсан байгаа. Хичээл дээр хэрхэн одоо хичээл болгоны ихэнд Япон багш нар маань бас ингээд оюутнуудаа 5 минут ярилцдаг энэ тестийн талаар энэ аппликейшны талаар. За тэгээ түүнийг та бүхэн сонирхож үзээрэй. За тэгээд дараагийн онцлогуудаа гэх юм бол мэдээж шалгалтандаа тэнцсэн оюутнуудтай Япон улс ажлын байранд санал болгоно. За тэгээ мөн гэрийн дугаар битаалтуудыг мэдээж тогтмол шалгаж явдаг байдаг байгаа. За тэгээд ажлын ялсанд бас бэлдүүлдэг гэсэн юм олон онцлог давуу талуудтай байдаг байгаа. За тэгээд дараагийн хэсэг та бүхэн саяны Япон багштайгаа хичээл болгоны ихэнд шинэ үеийн аппликейшн ашиглаж тийм ээ тестэд хэрхэн хийж байгаа талаар бичлэгийг та бүхэн хамтдаа сонирхцгаая. Saya ini mana? Senjoね。Senjo。はい。ではこれはどうですか、ワイガルさん。4番。排泄。はい、いいですね。陰部。何番ですか？3番。はい。はい。では、男さん、手袋をつける。何番ですか？2番。はい。はい。うらなさん、日本語で読んでください。2番。陰部かな？はい。じゃあ、バージさん、皮膚のかぶれ。2番。はい。バイガルさん、匂い。何番ですか？1番。2番でしたね。はい。じゃあ、この辺で今日はいいですかね、福井さん。はい、ありがとうございます。
За ингээд саяны бичлэг маань хичээл болгоны ихэнд Япон багш нар маань шинэ үеийн аппликейшн гэмээр хэрхэн ашиглаж үгүй хэрхэн цээжиж байгааг ингээд хичээл болгоны чеклж асуудаг байгаа. За тэр бичлэгтээ та бүхэн хэсгийн жижигхэн үеийг танилцлаа. За тэгээд манай өнөөдрийн асаргааны Япон хэлний ангийн талаарны танилцуулганд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа контент бичлэгүүдээр уулзлаа. Баярлалаа.